Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилгын хүрээнд стандартчлал хэмжил зүйн газрын хүнсний лабораторийг орон нутгийн төсвийн 70 сая төгрөгийн хөрөнгөөр 9 төрлийн тоног төхөөрөмж худалдан аваад байна. За манай сорилтын лаборатори бол 94 нэр төрлийн бүтээгдэхүүнд 456 үзүүлэлтээр шинжилгээ хийхээр 5 удаа одоо 4 жилийн хугацаатай итгэмжлэг гэж байгаа ийм лаборатори байгаа. За тэгээд энэ удаад бол аймгийн засаг даргын одоо мөрийн хөтөлбөрт орсон сорилтын лабораторийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах ийм ажлууд тусгагдсан. За мөн одоо сорилтын лабораторийн энэ удаагийн одоо хөрөнгө оруулалт за Grim Chemistry компани 70 сая төгрөгөөр одоо манай нийлүүлэх 9 төрлийн бүтээгдэхүүнийг одоо нийлүүлж байна гэсэн. Нийлүүлж байгаа тоног төхөөрөмжүүдийг бас дурдах юм бол манай Сүхбаатар аймагт одоо зайлшгүй шаардлагатай ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг хүүхдүүдийн хоолны илчлэгийг тодорхойлох. За мөн одоо жимс хүнсний нохооны бисцитийг үзэх зөөврийн болон суурин ийм тоног төхөөрөмжүүд 9 төрлийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж одоо ирсэн байгаа. Тэгээд энийг бид бүхэн одоо ажлын хэсгийн хамт энд хүлээж аваад байж байна. Ингэснээр аймагт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний хяналт сайжирч, үдийн цай хөтөлбөрт нийлүүлэгдэх бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын баталгаа сайжирна.